Даяар Монгол, Босоо Хөх Монгол зэрэг иргэний нийгмийн байгууллагууд болон жагсаал цуглаанд идэвхтэй оролцдог. Цахим сүлжээнд олон дагагчтай нэр бүхий хүмүүс олон нийтийн эрх ашигыг төлөөлж байна гэх тайлбартаагаар төрийн байгууллага албан тушаалтнуудаас шууд бичлэгээр тайлбар шаарддаг байдал хэвийн үзэгдэл болсон. За үүнээс үүдээд төрийн болон нийтийн албан тушаалтнуудад ч гинэт камер барьсан хүмүүс ороод ирэхвэ гэдэг битүүхэн айдас бий болжээ. Тэгвэл эрүүгийн хувьд энэ төрлийн үйлдэлийг хэрхэн тусгасан байдгийг үзэгч та бүхэнд хүргэх гэж байна. За цахим хэрэглээ нэмэгдийн хэрээр улс төрийн нийгмийн идэвхтэй хүмүүсийн үйл ажиллагаа гудамжинд жагсаал цуглаан зохион байгуулахаас илүүтэй фэйсбүүкээр лайв бичлэг хийж тодорхой асуудлуудаар төрийн болон нийтийн албан тушаалтнуудаас шууд тайлбар нэгтгэх хэлбэрт шилжсэн. За энэ хүрээд ч бид мөнх эрдэнэ Отхон төгс Үнэнбаа зөв номын дарга Отгонбаатар гээд олон төлөөллүүдийг хэдийнэ мэддэг болсон. За түүнчлэн Босоо Хөх Монгол, Даяар Монгол зэрэг цөөнгүй төрийн хүмүүс байгууллагууд ч бий. За тэд нэг талдаа олон нийтийн эрх ашигыг хамгаалдаг эх орончдын дүр төрхийг бүрдүүлж биш, нөгөө талдаа хувийн нэр хүндээ өсгөх эсвэл улс төр эдийн засгийн аливаа сонирхлыг давхар тээж байна уу гэдэг шүүмжлүүд бий. За хамгийн сүүлдлэхэд Үнэнбаа зөв номын дарга Отгонбаатар тэргүүтэх хүмүүс Ховд аймагт очиж халзан бүрэгдэн ордыг ашиглагтай холбоотой асуудлаар аймгийн удирдлагуудыг нь бүхэлзүүлсэн үйл явдал болсон билээ. Ард түмэндээ худлаа ярьсан. Энэ улсуудыг ард түмнээс нь уучлалт гуйлгаж огцруулдаг байх ийм жишг рүү бид нар явах ёстой. Тагнууд дамжуулаад зар дээр уламжилж байна. За тэгвэл энэ үйл явдал нь байх ёстой хэвийн үзэгдлүү гэдгийг бид тунгаах учиртай. Үнэхээр хууль зөрчсөн үйлдэл байвал албан тушаалтныг төр өөрөө хуулийн дагуу шүүх учиртай. Харин үгүй бол хэн нэг хүний ач сонирхлын золиос нь төрийн болон нийтийн албан тушаалтнууд болсоор байх нь зохимжгүй. За тэгвэл засгийн газрын зүгээс иргэдийг мэдээлэлээр хангаагүй албан тушаалтнуудын буруу гэж тайлбарлаж байна. Мэдээллийн зөрүү, мэдээлэлгүй байдал, дээрэс нь одоо энэ мэдээллийн зөрүүтэй мэдээлэлгүй байдал дээрээс үл ойлголцол үүсэж байна. Үл ойлголцол нь одоо ингэ цаадаа хамжираад ийм одоо үдсэн ядалтын төвшин тийм үү. Илүү одоо юу гэдгийг нэг хэсэгт нь эх оронч, нэг хэсэг нь эх оронч биш юм шиг, нэг хэсэг нь эх орондоо хайртай, нэг хэсэг нь хайргүй юм шиг ийм одоо үл ойлголцол бий болж байгаа. Тийм болохоор хариуцсан байгууллагууд энэ иргэдийн мэдрэхийг хангах талд илүү санаачлагтай ажиллах ёстой. За 2002 онд батлагдаж 2015 он хүртэл хүчин төгөлдөр байсан эрүүгийн хуулийн 236 дугаар зүйлд дураараа аашдах гэсэн заалт байсан. Энэ заалтаар хуулиар тогтоосон журмыг зөрчиж дураараа авирлсан иргэнийг 3 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийдэх заалттай байжээ. Хуучин эрүүгийн хуулинд тусдаа зүйл ангисэн дураараа ажиллах гэдэг өөрт байхгүй эрхээ хэтрүүлж байгаа үйлдэлийг дураараа ажиллах гэдэг байсан. Одоо энэ чинь төрийн байгууллага яг иргэдэд адилхан харьцах хэрэгтэй. Тэрнээс нэг одоо тийм камер барьсан хүнд тийм ээ төрийн ажлыг дайрч ордог, зогсоодог юм байх ёсгүй. Харин одоо мөрдөгдөж байгаа эрүүгийн хуулийн 22-11-т дураараа аашлах гэдэг заалт бий. Гэхдээ энэ нь бүх хүнд бус зөвхөн нийтийн албан тушаалтанд дураараа аашилсан бол 3 жил хүртэл хугацаагаар хорих алтайгаар бичигдэж өмнөх агуулга нь 180 градус өөрчлөгдөжээ. За гэхдээ хуулийн 23-ын 7 дугаар зүйл дээр нийтийн албан тушаалтныг занал хийх зүйл анги бий. За энэ заалтаар бол албан тушаалтныг аливаа зорилгоор шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргуулахгүй байхаар занал хийх сүрдүүлсэн бол 5 жил хүртэл хугацаагаар ял оноох заалттай юм а. Түүнчлэн шантаж хийх зорилгоор зохион байгуулалтыг гинт бүрэлд үйлдэлсэн бол хүндрүүлэх нөхцөлтэйгээр 8 жилийн хорих алтай байдаг байна. Нийтийн эрх ашигыг хангахын төлөө ажиллаж байгаа нийтийн албаагч, төрийн албаагч нэг талаас. Дээрээс нь хуулиар олгогдсон эрхийнхээ өрөөнд л ажиллана. Хууль давж ямар нэгэн байдлаар шийдвэр гаргаж болохгүй шүү. Дүүргийн аймгийн нутаг сумын иргэдийн урдын дарагч бай, засаг дарагч бай. За иргэд лайв хийж үс бодлоо илэрхийлж шаардлагатай бол албан тушаалтнаас тайлбар нэгэх нь арчилсан нийгмийн суурь зарчим. Гэхдээ зүй ёсны шаардлага тавьж байна уу? Аль эсвэл аливаа ач сонирхолд нийцүүлж шантаж хийж байна уу гэдгийг олон нийт ялгаж салгаж ойлгодог болох нь чухал байна. За нөгөө талдаа төр нь иргэдээс холдох тусам дарга нарын өрөөрөө дураараа дайрч ордог үйлдэл газар авах тул албан тушаалтнуудын хувьд ч ямарваа нэгэн хууль зөрчсөн хуудуутай үйлдэл хийгээгүй бол иргэнч бай, сэтгүүлч бай шаардсан мэдээллийг өгч олон нийтэд нээлттэй ажиллах нь үйл ойлголцол үүсэх, нийгмийг талцуулахгүй байх суурь нөхцөл болох учиртай юм а. За баваа шавны рүү байгаа юу? Чи наад яриагаад болчихсон юм уу? Би нэг нэлээ наад чи гадаад оронд бол дарга нарт бол янз янзын өрөө, амралтын өрөө гэж байдаг. Хүүхэд багцууд үзэж байгаа. А чи зүгээр 10 өрөө үзийгөө зүгээр монголоор хэлвэл би үзүүлээ. За үзье, 10 өрөө шиг үзье. Чи тэгээ нэг ингэж өөрөө дайцсан гэж шүү. Чам